ТС-ний нөгөө хоёр багийн эхнийг явъя. За нэг Knights баг эсрэг өхөн шуудан дэс өхний үүдэнд лөө. За ингээд хоёр баг. За Knights тимнээс эхэлж байгаа. Шуудан дэс өхний үүдэнд тим хоёроос эхэлж байна. За тим нэгийн хувьд Таска дандаа юм бандсан бол тим хоёрын хувьд Invoker Alchemist бандаа тим нэг пик нэгээр Warlock авч байна. Тэгэхээр тим хоёр баатад пиклэн. За хоёр дахь дээр пиклж байгаа учраас хоёр баатад зэрэг пиклэн. За нэгээр Viper авчиж байна. За хоёр дахь пикээр улсаа авч байна. За одоо тим нэгийн хувьд нэг баатад пиклээд нэг баатад банд. Тиний пикээр сонгоод Omni бандж байгаа бол тим хоёрын зүгээс Abaddon бандж байна. За одоо тим нэгийн дөрөвдөх бан Rexar очиж байгаа бол тим хоёрын дөрөвдөх бан Skeleton King осч ирээд Ogre-ыг пиклж байна. За тэгвэл одоо тим нэгийн 3 дахь бан пиклэг, 3 дахь баатад пиклэгдээд тим хоёрын дөрөвдөх, тим нэгийн дөрөвдөх гэж явнаа. За тим нэгийн 3 дахь баатад бол Baratheon пиклэгдэж байна. Тим хоёроос Bristleback 4 дахь баатад орж ирж байна. За тим нэгийн 9 орж ирж байна. За ерөнхийдөө ингээд 4 баатууд тодорхой болчихж байна. За тим нэгийн хувьд Тиний мэдлэх бах. За Эсвиний хувьд соло яваад Warlock Baratheon 2-1 колор явах бах. За тим хоёрын хувьд Bristleback мэд дээр явж байгаа бол улсаа дээгүүр яваад доогор Viper өгөөөр явчих юм байна. За Ogre маань Qualm Blade авцсан явж байх чинь. За ер нь бол cost орлого хийн гэсэн баат нь Qualm Blade авч явдаг. За тим хоёрын хувьд дээгүүр улсаа нэг бааттайгаа дээдлэр өндөр баат тавьж гэж байгаа юм байна. Тим нэгийн хувьд за Baratheon 2-аад хоёулыг нь авцсан явж байна явж ирсэн. За Wanted ямар нэгэн за усаач Wanted тавьд ухацсан нэмээд Baratheon Wanted тавьчих юм байна. Шууд хоёлоо Wanted нэг газар тавьж байгаа харагдчих байна. За тэгээд Тиний хувьд нөгөө нэг Wanted аваад явчихъя гэж байгаа юм байна. За гол Bristles нэг Тиний хоёр скил нь Bristles өгөхгүй бол ерөнхийдөө дамтлаа тоглох боломжтой. Дээгүүр харин улсаагээс Baratheon Warlock-ээр улсааг бол дээрлэхэд явчих баха. За Эсвиний хувьд доор Viper өгөөг бол сэгтэй баг ойртойч хэрэггүй хоёр бааттай явж байна. Доор нэмэлтээр Warlock бууж ирж байна. Baratheon дээр соло үлдэж байна. За Baratheon-ын хувьд уурн авах гад тоглох, уурн авч тоглох ч юм байна. Хоёр Gauntlet үзсэн гэж авцсан байна. За Тиний улааччих голд Bristleback мана дууссан байна. Манаа дуустал цацсан бололтой. Тиний хувьд мана нь бүрэн байна. Ямар скил хэрэглэгдээгүй байгаа юм байна. За Warlock Fatalдж байгаа зэрэгээ зодоод даун тусагч нэ гэж тоглож байгаа бололтой. За дээр улсаа хоёроо талцд нь олж үзсэн зодоод өглөө. Тиний үед одоо ботлоо. За ботлоо авчихсан юм байна. За Baratheon дээдлээ үүнийг шахаж өгч байгаа юм байна. Тиний тий. За нөгөө талаас Bristleback доотлын үүнийг шууд авсан. Доотлын үн бол дабл. За Эсвин дээр постолтой буучин. Тэгэхээр Эсвин улсаа хоёроо нэг хэсэг нэг явуулаад Baratheon доор тусламжаар очиж игээд шууд нэгээр charge Viper-д гүйж байгаа юм байна. За гол тайран Тиний хоёр скиллтэй Bristleийг улаалгаад бол амжчихлаа. Хэрэг Baratheon энэ дээр мэдэг үүсэн бол киллэх боломжтой байж. За шууд Viper-д бол олсон. Өөрийн стандж өгөөд. За Viper харин ухасчих гэсэн шийдвэрийг хийж байгаа юм байна. Бараг энэ хоёр нийлээд Baratheon зодсон байсан бол эвгүйтгэхээр байлаа. Сүүлийн тохиолдолд. За доотлын нэг рүүн дээр Ваад зооч ин Bristles. За Тиний хувьд нөгөө нэг Ваатаа бол 50 байна. За улсаа харин Эсвинийг бол дээрлэхэд явж чадах байхаа. Нэг хэсэг нэгдээд. За бүгд бүтэн тойрч ирээд араас нь гараад хоёроо идэвхжүүлж байгаа. Ботлоо авцсан. Эсвиний хувьд ботлого. Ингэж олон цохиулах тусмаа буруу. За гол тарин энэ үеэр Baratheon гүйж ирээд Тиний хоёр скил дээр
Бирюслээ фөөст авчиж байгаа гэж байна. Гэхдээ Бирюслийн цацаадаг бас олсоо л тэний явшаас улаач байгаа харагдаж байна. За дээр харин улсаа Бирюслийг унгачиж байгаа юм байна. Гуталтай очиж илүүхэд унгаж байгаа. За тэний дийшсэн баараагаараа чааш усаад дээр чаашаа даруулчихж байгаа юм байна. Тэний вишн өгчөж байгаа гэсэн үг. Харж байгаа. Тэнийг за тсуу усаа шууд пост дараад бүгдээ явчихж байгаа юм байна. За Бирюслээд одоогоор гутлаа аваагүй дөрөв левелтэй байсан л өстэй. За өгний гутлаа асуу. Вайпер одоо гутлаа аваагүй. Барацсан гутлаа аваа. За тэний гутлаа. Эсвэний хувьд одоо гутлаа авахгүй бол за гутлаа авчихъя явж. Усаа консол руу ирж байгаа гэж байна. За Бирюслийн хувьд нуруугаа харуулж агаад скил доосон шиг гисэн скилийн димижийг буулгадаг байгаа. За тийний 6 хүрээ шууд үлтээ авч үлтээ авахлаар 1-2-ын димиж комбоныхон димижийг нэгсдэг. Тэгээд үлтээ авсан байх. За усаа харин маска авчиж байгаа юм байна. За барацуун голд гүйсэн. Эсвэргээр тийний цонсон харин улаачаад байгаа гэдэг. За тийний хувьд ухрыг гэж байгаа юм байна. За Бирюсл харин хийдийн онцлог их боломжтой болчлоо. Маш өндөр дэмжтэй зөвч нэмэлтэн 110 болцсон. Бирюсл 1-2-оо олон хэвлэх тусмаа цохилт нь нэмэгддэг. За цацасаар байгаа дунгаас тийний хайсттай замыг нь тоссон. За хоёр скил яг өөрийг нь тоосдох га. За ямар ч гэсэн өөрийг нь тоосцсон нэг цогсон. Нэг цацаасан. За явуулсан унахаас өмнө цацаад амжицсан. Бирюсл эхэлж төрүүлж килээгээд тэгээд араас нь тийний хилцсэн гэсэн үг болчихоо даа. Тийний яаж араас нь хилцсэн гэж таах вэ? Science XP-г Бирюсл авсан. За Warlock. Огрийн Warlock. Огрийн Viper 2 килийн оллоо бол хийх боломжтой харагдаж байна. За Барацун төлөө шууд чаажсан. Барацун уурнаа бол авцсан байна улаан гуталтайгаа. За дээр усаа нэг кил илүү соло хийсэн учраас левлийн илүүтэй болсон харагдаж байна. За доо чаашиж ирсэн баатар байна. За ерөнхийдөө мэдээж Viper өгөрөө хоёр дамтыг илүү үзэх тодорхой. За усаас хөл алдуугүй нүдэлцгээл ах шиг байна. За Бирюслийн хувьд 2 скил олсон бол та тийнийг танаасаа доошсон байна. За доор тийний нөгөө авч явжсэн нэг баатаа бол доор тавьчихж байгаа юм байна. Бирюслийн өндөрлгөөс тийнийг бол хаасан. Тийний нуатын мэдээлэл Бирюслийг хаасан. Буцаж эргэж чадаад 2 скилсэн. За бааран чаржсан. Энд рүүнээ авах гэж байгаа бол. За бонч рүүн бол авсан. Бааран нэлсэн. Тийний үлтээр нэг цогсон. За усаа харин боолч бууж ирээд шууд баатуумыг нүдэд унгаад өглөө. Одоо шууд усаа энэ чигээр рога авчих гэх юм бол хангалттай авахаар. За рологоос ч Ваатын мэдээлэл дээр хасан байх хэрэгтэй. Ваатын мэдж байгаа учраас гараа авчиж байгаа байна. За тийний Invincible рүүнтэй гол руу баадагаа гүйлгэж байгаа. За тэр харин доор харин Warlock-ыг өөрийн Viper-аар унгаад өглөө. За яг өөрийг нь тоостол шийдэх байх. За өөрийг нь тоостол хоёр скилсэн. Тэгээ ухассан. За энэ TP-д ногоон өнгөтэй гэдэгч Бирюсл юм уу? За тийм байна. Бирюсл бууж ирээ. За дахиад нэг хийлээсэн. За улсаар баараа нэг шидэж өгөөд нэг цохиж үзсэн. Дээсэнгүү Бирюслийн харин цэрэг ташигдчихлаа. Тэгээд нэг эргээд харж байх юм. 17 Magic Stick-тэй. За стандарт ухасан. За тэгсэн ч гэсэн ухруудаг юм байна. Тэр тим хоёрын зүгээс бол ваад байхгүй байсан. За Бирюслийн цацдаг маш олон ястай ахлаа димижийг маш гоё үзүүлж байгаа харагдаж байна. За доор өгрийн Акада гутлаа авчиж байгаа юм байна. Viper-д Vanguard авахгүй явж байна. Энэ Viper 2 Stone Shield авсан явж байна. Энэ 2 Stone Shield ингэж 2 байсан ч гэсэн нэгнийхээ юулыг бол хорихгүй. Хоёлоо байсан ч гэсэн хоёлоо орох боломжтой. Chance гэсэн. Яг хөө мэдээж 50% chance-тэй ингээд
8 дэж болох нэг орлоо гэж бодоход тэр олсон блок дээр энийх нь блокоос давхардаж олж болно гэсэн үг. Тэрнээс биш одоо энэ 50 дээр нэг 50 60 нийлээ 110% гэж бол яригдахгүй. За усагийн хувьд Powder масктайгаа Вестлустай 2 ватттай дээр Баратроныгоо чаржиг даруулж байгаа. Тийний ямар ч хэлсэн уусаа өлтөө даасан учраас тийнийг ихний дисклийг тиймж олсонгүй. Эсвэл тоосоо дарж аваад усаа даавалтай заа тэгэхгүй. Тийний даавалтай эсвэл кодоо дараад хоёр талаас нь усааг зооччлоо. За нэмэлтээр баар ажилласан учраас усаа зогтох ямар ч аргагүй байсан баг. За Бэрислэн одоо готлгүй юм байна. Шууд вангод авсан. Viper бас готлгүй. Тим хоёрын юу нэг готол авах гээд болоод байна. За тийний дараа авчиж. Шууд доо TP жирээд 2 гэдэг алсан ч гэсэн Warlock-ын голом уусныхан дараа унжиж байна. За Баратромын үед бол 6 хурцсан. Нэг уулантай. За голд үзүүд үзье гэж байна. Баратром нэгдээд ултай 2 скил 2 хийсэн. Тийний даагтад мөн 2 скил хийсэн ч гэсэн Бэрислэн хас дөнгөхгүй байна. Эсрэгээр харин за Баратром харин унангаа алдаад авахлаа. За өгрийн голд TP дэж хийсэн. Өгрийн 2-оос шийдсэн ч гэсэн тийний даагтсан хэдийч 2 нөхөөж явж ирээд орч байгаа харагдчихээн. Тэгэхээр Өгрийн 2-ыг бол даагтаж болоо гэх юм шиг байхгүй бол та. За Баратромын доод инвесмент авчиж байгаа юм. Тим хоёрын хувьд ваадгүй тоглож байна. За усаа нэг ваада энэ дээр бол тавьж байгаа. Дээдлэг өндөр тавьж байгаа чинь. За гол Баратром алга болсон явж байгаа. Өгрилөө шууд оръё гэж аам болов яаж байгаа. За тийний 2 скил өгдөр хийхгүй байна. Зэрэгзээр хийчих юм болов. За одоо харин хийж байгаа. Баараа гүйлгэж яагаад хийж. За энэ дээр Баратром зүрд унжиж байгаа юм уу да. За тэгч. Гэрээ энэ дээр нөгөөд дээр хийсэн байсан бол. Гэхдээ эсвэл хийчих юм байна. Бэрислэлтэй. За Warlock бүр зөрчлөө бэрислэлтэй. Гэхдээ тийний даагтай учраас даагтай за Warlock руугаа тоосцсон. Тэр үед нь эсвэл тосож яваад боолтоо шийдэл годоо зогсож байгаа юм байна. Усаа хойноос нь нэмэлт хийжсэн гэдэг чи арай хоцсож хэллээ. Нэг бэрислэл унцсан юм чи ингээд уусаа. Ухасан. За одоо ямар нэг роо авагдаагүй байна. За доор өгрий. Viper аккаунтаа готл биш. Viper вангууд готлоо авсан бол өгрийг аккаунтаа готл. За өгрийд тийний шууд олж 2 скилдээд унахчих юм байна. Warlock-ын хувьд өөртөө 2-оогод ухалсан. Баратром Viper-тэй чарж татсан байгаа. Баратром үүлдээр уншаагүй байгаа байх. За тийнийг скилд уншсан байна. За тоосож өгсөн ч гэсэн за Баратром өлтөд Viper дуусчих юм байна. Тийний уу шууд ухалсан. Зөв өмнөөс нь ухтаад голом бэрислэлд дуусан. За Warlock удаашуулаад өгсөн бэрислэлийг нэг авсан бэрслэл арай амжихгүй шүү. Баратром эргэж чаад нэг чааслаад станц явуулсан. За год дахад эсвэл хүрээд ийж болтоо шидэж байна. За год нэр уншааг өмнө 3-аад асан. Тийний 2 скил уншааг даагадаад нүүрнээс нь хийгээд өглөө. За энэ хооронд усаа ямар ч байсан том байгаль байна. Лог авчиг гэж байгаа юм байна. За гүү юм байна. Зөв чеклж байгаа юм. Тим нэгийн хувьд ват байхгүй юм байна. Яг одоогийн нөхцөлд бол. Энд дуусч байгаа ват байна. Тэгсэн хэрнээ магадгүй смоктаад олсон байх гэж чеклж байгаа юм болов. За айтем харъя. Swim бол мөрдгөн бовд тэрэгтэй. Тийний даагтай Баратром уун тавьж байгаа. Warlock-ийн хувьд аркана боллоо. За дааганы авах гэж үзэж байгаа хаа. Улсаа одоо дааграа авч байгаа юм байна. Өөрийн аркана гуталтай хэвээр Viper вангуудтай яваа. За Бэрислэлийн хувьд вангууд гуталтай. За одоо айтем нэмээгүй байна. Бөгөж авч Tranquil ууц авч байгаа бол тоо. За одоо лог дахиад нэг чек хийж байгаа. Чи хайстай тийм. За том байгаад байна. За Бэрислэлтэй та бандсан чигтээ энд ваац очоод яваад. Нүүдээс нь Viper шууд үлтээ зоосон. Хайстай очоод шууд гүйж нэгтэй хайсан дууссан. Өгрийн 2-1 скилд гэж үзсэн. Тийний 2 скилдээд өгрийн унаагүй учраас стана өгөөд дуусгаад байлаа.
За хайстай зүг зүг дивид тэнч тойрч яваад өгч байгаа харагдчих байна. За дахиад ямар амар байх юм зүг сая. Клеймор энэ Т1-ийн лодрын клеймор байх. Вайпер анзаараагүй болтой. За усаар орсон байна. За балатсан бол зэрэг бүшиж чинь. За лого шууд усаан соло XP-г авчиж байгаа юм байна. 11 левелтэй даагтай басаа. За одоо бол тим хоёрын хувьд бол чангалаад ирж байгаа харагдаж байна. Гэхдээ тим нэг юм голом гэдэг үлттэй годтэй эсвэ. За яг одоогийн нөхцөлд бол яг аль нь хожины тэг гэж хэлэхэд бол арай хэцүү байна. За гол тим нэг тим хоёрын эхний таварыг авч байна. Аль эхний 17 минутанд 2-1 тавар аваагүйсэн. Доотлын тавар бүтэн цтай байна. За нэг нь TP дасч байна. Саяных Viper биш ээ. Өгрий байна. Өгрий ганцаараа шууд TP дасч байна сая. Гүй Viper дассан юм байна. Өгрий бизнес 2 level 2 дээр бууж харагдангууд нь тэний шууд явж орж баратайгаа өргөг нь унгаад гисэн бол Эсвэл болтойгоо гододоо базлог шиг голом унгаад бизнесийг дөрвөөр нь үтчих чаам байна. Viper арай ээж амжааг байна. За ирэхээс нь унгаад амжчихлаа. Тим хоёрын хувьд Улсаан постлгүй байсан. Viper постлоод болиулсан байсан. Тэгээ нөгөө хоёр нь төрүүлж постлоод тэгээд бааратай баг учраас мэдээж харагдангуут нь гүүхэн тодорхой. Тэгээд тийний даагaalтай тэг шууд дайныг эхлүүлээд хоёрыг нь унгаад өчлөө. За багаараа дай хийсэн бол арай л байх гэсэн болов. За тэгээд тийм нэг хэвд бол шууд доотоо level 2-ыг авчиж байгаа. За бидээс улсаагийн хэвд бол энэс хэвд дөрөв авсан. За баатууж хараагүй өчгөл гэж бодлоо. Чиглүү гэж юм байна. Улсаа энэ соло кил хийгээд яваад байна да. За энэс хэвд нь дууссан. За базлогт таараа шууд базлог олсон. Боолч идээд хүнээ авсан. Тийний харин ганцаараа өөрөдөө олж скилтэй онсон үтний гараа явцсан. Баараа гүйжээ бизнеслийг зогсоож өгсөн бол эсвэл боол нь одоо болчихсон. За улсаа даагч олж боолтынх нь хүрээнд нь бод хоёулаа станд болчих. За энэ тийний бууж ирж чинь Баатуу шууд үлтээ дараад усаад олсон. Тийний хоёр скилтэд усааг унаад өгч чинь. За базлог удааш шууд нэг дараад ухалсан. За анкийн ямарч чилсэн. Ямарч аюулгүй унаач тийм нэгэн зүгээс. Тийм хоёрын зүгээс яг зогсоож байх скилтэй хүн арай хамт байсан. Голын тавар унж байгаа юм байна. Тийм хоёрын. За та хийж байна. За тэнийг хувьд лод авсан. Багатаа бидэд үл авсан. Эсвэл маск авсан. За базлок бол 2 айтем авчлаа. Аганы босч чинь. За бист танкл бас вангортой. Улсаагийн даагны готл масктай. Viper Pro систем вангортой. Огри вангор аккаунт готтой. Тинодч. За тийм нэг дэш level 1 авъя гэж хаан байна. За тийм хоёр харин одоо бол бүгдээ биш усаан постлох юм. Усаа улаад тийм л авцсан байна. За дахиж постлж очиод мэдээж өмшгөө дайныг бол автахгүй байх. За Барацумын цэрэг дуусаагүй цэрэг цогчооход смок дараад эсвэл тийм хоёр шууд гараад ирлээ. За ингэж смокийг үзэж өгөх бас буруу. Смок маш удаан уншдаг айтем. Нэг смок шмаг 5-6 минут уншдаг үл. Оновчтой үйлдэл хийхгүй бол өрн таран хийсний дараа смок бол олдоход хэцүү айтем болчдөг. За энэ өндөрлөгтэй тим нэгээс байна. За дээдийн level 2-ыг бол шууд авчиж байгаа юм байна. Улсаа ирэхгүй гэж байгаа бол тээ. За дээдийн level 2-ыг бол асуудалгүй авчлаа. Тим нэгэн зүгээс. Ухахгүй гэж байгаа юм шиг байх юм. За
За ухсан. Доош улсаар гүйчих юм. Панацум соло. За биледэд аваад өлтөө даасан. Одоо тэгээ өлтөхийн stand дуусан гол билет нь дуусчих. За тэнгууд нь уусаа өдөөсөн заадчих. За энэ айтма болоод аач байна. Нэгээр хурцж stand чаад биледэд даасан бол өлтөө даахгүй байх хэрэгтэй. Зодлох хэрэгтэй. Тэгэхгүй очиад нэгэн төр стандах үедээ биледэд дараад билетийн секундыг хийд юм зүгээр байхгүй болгоод билет нь дуусаад уусаагүй дууссан зодчихлоо. За ингээд айтма яаж шинэлэхээс хамаараад бас спилтэйгээ тааруулахгүй бол ингээд болоодож байгаа хагдчихэ. За сүүний хувьд одоо айтем нэмээгүй. Аслок айтем арай болоогүй болтой. За тийм хоёрын зүгээс одоо айтем нэмээгүй. Wife-ийн хувьд том ангууд авч байгаа болтой. Тим нэгээс жоохон даван төв зүйлсэн маягтай явж чинь. Тим хоёрын урагшаа бас нэг амин явж чадахгүй байна. За усаа мэтэл ямар авц энэ авалтаар байх юм болов. За тим нэг голоор урагшилж байна. За эсвэн хүний үед авалтаар босгож байна. За түүний лодо дараад за энийг дээр гарч ирэхгүй юм байна ямар ч байсан. За тэ эхлүүлэхгүй маань ухалж байгаа юм байна. За тэгтээ смок дараад хойгуул нь тойж энэ тим хоёрын ваатан дээр смок таасан юм байна. Тэгэхээр нөгөө хэд нь мэдээж смок таасан юм мэдээд за шууд зайгаа аваад ухалсан. За шууд ухалсан. За тим нэгийнхэн бас смок hodосон учраас ухраад явчих юм байна. За ямар ч байсан тоо дайм болохгүй юм шиг байна. Тим хоёрын зүгээс 4 хаад зоогдсон юм да. 1 2 3 4 5 хаад зоогдсон байна. Тим хоёроос. За тим нэгээс 1 2 3 4 хаад. За энэ юу хоёр тал хоёулаа яг давхуудаж вааз зоосон газрууд бас байна. Энэ дээр хэдэл хоёулаа вааз зоосон юм байна. Ваадуудаа зоож байгаа ч гэсэн ерөөсөө ваад устгал огт хийгдэхгүй байгаа юм байна хоёр талаас. За тийний нэг relation-га родо тийм мануулчих юм байна. Нэгийг энэ нь байгальт дээр тийм хоёрын байгальт дээр хийж байгаа. За тийм хоёроос ямар нэгэн push хийж чадахгүй, урагшаагаас ослого хийж чадахгүй л байсан байгаа тийм. За энэ боломжийг нь ашиглаад рол руу гарах гэж байна уу эсвэл за дахиад ваатан дээр нь смок тас. Энэ ваатан дээр л дарагдчих шиг болох юм. Тийм хоёр буцаад ухраад төгрөг болсон. За тийм нэгийн хувьд хаавал яаж явж байна? Рол руу орох гээд байгаа болов. За смок нь явж сайсан. За ингээ хоёр ч удаагийн смок. Дээрний цэгт энэ 3 ч смок ерөөдөө ямар ч кило ослохгүй дарагдчихээн. За рол руугаа мэдээж олсон. Ингээ 3 тулдаг батад зоочихоо дивсэд байна. За тийм хоёрын үед смок таасныг мэдж байгаа учраас урагшлахгүй байсан. Тэр хооронд лог нь авчиж байгаа юм байна. За эсвэний хувьд цус нь улаасан учраас за энэ дээр нь тийм хоёроос нэг сэнтэй тавиад энэ ваатын мэдээллийг хаачих байгаа юм байна. За тийм нэг мэдээж нэг рейс хийгээд тайлх юм шиг байна. За айтмын хувьд брэсл билет мэл нэмсэн бол Viper том ангууд биш мека болгож байгаа юм байна. За усаагийн хувьд одоогоор айтм арай нэмээгүй байна. За батум хийвэрээ. За Warlock аганы болгочих юм. За эсвэн аватар болгочих юм байна. За
Тэний үед яашаа нэмсэн бэ? Манта авч байгаа. За ингээд тим нэгэн зүгээс одоо анка ажиллаа дайлтыг эхлүүлэх баха. За хойноос нь тойрч байгаа юм байна. А за үгүй байна. Өвчлөө. Баада хойтлолт нь эргэж ирээд маас зоосон синтээ яага юм байна. Тим хоёр. За хин яаж эхлэх нь одоо за шууд болтоо эсвийн төлөв шийдэж байгаа юм байна. Баада Бирюслүг гүйсэн тийний тоосцсон гэдэг чи эсвэнийг тоосч байгаа юм байна. За эсвэн дээр өгрөө боолчиж бол улсаа шууд скиллж орж тийнэр болгосон тийний алга болчихоо. Тэнгүүд нь Варлокын голем очоод усаа нэг стандж өгч яхаа. Эсвэний хувьд God Backup бүх юмаа дараад Бирюслүг зоож яхаа. Viper өгрөө хоёр харин улаачлаа тэр үед. За дахиад Viper руу боолч хийсэн чинь усаа боог алхаж үржээ боолтынханд ийм хүрээнд нь орчлоо. Тэг цаана өгрөө явж байгаа. Fatal нонч шиг болох юм. За усаагийн хувьд цохилтж амтсангүй сайн. Эхэлжний гаас чих гэсэн големд өстөөд тэгээд нэг ухах гэж үзээ. Тэгээд болоод тэгээд сайн ингээд унчлаа. Эсвэний давхар цохилтонд цаана өгрөө Viper хоёр улааж байгаа харагдчихэв. Бирюслүг цогч байгаа. За ерөөхдөө эсвэний үед анкач унгасангүй. За сая тэгтээ God дараагүй дай хийсэн юм шүү. Одоо God авах юм. God нэм удаа уншны байх уу? Сая God дараагүй дай хийсэн юм шүү дээ. Оо. God дараагүй дай хийсэн байх шүү эсвэнэ. За дахиад Бирюслүг боолч хийсэн. Тийний шууд Бирюслүг асмал баатан нэгээрээ орж ид Бирюслүг шууд унгаад өглөө. За тэгэнгүүтээ Viper руу баатан нүртэй дарж өгөөд. Эсвэн унахгүй байсаар нь Варлокын хоёр цусаа нөхөд медсэт цацгүй. За одоо тийний скил мэдэж уншсан байгаа. Улсаа тийндээ орж исэн. Улсааг тоостож өгөөд дахиад эсвэн болчоо боолтлоод баатан нэгээрээ чаажлаад. За тэгээ баатан билет дараад. За эцсийн мөчт усаар эсвэний тоостож өгөөд усааг болчихлоо. Өгрөө нэг стандж өгөөд ухсан. За дээтлэр ингээд зөнгөж байгаа юм байна. Тим нэгийн хувьд голоо зөнгөж дээвш бактана гэдэг дээтлийг ингээд авчин. За тэнүүд шууд хоёр скил хийгээд олсон өгрөлөө тийний. За тэг эсвэн харин араас нь болтоо шийдэж үзчихсэн. За ямар ч хэлсэн ингээд хоёр талаар нь зөнгөлөө. Тоглолт ерөнхийдөө ойлгомжтой болж эхэллээ. За одоо тим нэгийн хувьд нэлээд их өнгөтэй болсон байх. За бүгд 3000-аас дээш болцсон байна мөнгө нь бол. За тим нэгийнхэн бүгд төвтэй. Варлокын хувьд бол усаагаас сэргийлээд Ghost авч байгаа юм. Тэгээд араас нь Defense гэдэг refresh болсон. За Barathon-ын хувьд Heaven авах юм шиг байна. Санж авч чинь. За эсвэний хувьд Assault авах юм болов. За тийний хувьд Manta авч чинь. За тим хоёрын хувьд хоёр тайнд дараалаад тусалцлаа. Тэгээ одоо item нэмэгдээгүй байна. За эсвэн хайпстон авсан. Энэ доотлын дээр игнишн авсан. За ингээд доогоор эцсийн дайлтаа хийчихье гэж байгаа юм. Тим нэгээ хувьд бол. За Barathon Viper цогсон улсаа баалуу олсон. Баалуу өөрөөс нь билет даасан ч гэсэн улсаа хамаагүй зодоо талцанд ололцсон. Баатгасаа гүүх гэсэн чи харанхуулч юу яач. За Бирюслүг тийний ороод голем ороод дахиад эсвэн болтоо шийдэж ирээд Бирюслүг шууд унгаж өгөөд нэмээд Viper-ыг зодоо. За тэгээд эсвэнийг өөрийг шууд дөрийн дөрүлээ хоёр големтойгоо зодож унгаад улсаагийн хувьд одоо буцаад ирж байгаа бол Barathon дээр олсон. За тийний хоёр скил дэж Barathon чааслаад эсвэн болтлоо. За ойлгомжтой шууд унсаа. За.